За бичлэг ихээс 1 2 3 за 50-ийн үрд гарын авалганы эхний нүур. За би багш руугаа камера шилжүүлье. За энэ чи За англи хэлний нэр үг өөрчлөгдөхгүй. Тэгэхээр S үсэг нэмэр болчихно. Тэгээд тэмдэг нэр бүр өөрчлөгдөхгүй. Тэгэхээр зөвхөн үйл үг. Тэр үйл үгний бүх байж болох хувилбарыг байж болох одоо холбогдох зүйл яг энэ чинь ингээд бүрэн хэмжээнд байж байгаа. Энд ингээд за ингээд актив пассив үг энэ чинь үйл үгийн төгсгөл төгөөр үг ингээд. За тэгээд энэ одоо агуулга гэсэн үг. Тэгээд цаашаа явахаар энэ дээр энэ ингээд активын 16 ингээд пассивын 10. Ягаад 10 гэхээр энд 3 үг энэ ч 4 үг. Тэгээд энэ хар өнгөд нь байхгүй гэсэн. Тэгэхээр үлдэж байгаа нь 10 хувилбар. За энэ код ягаад 51 31 81 байна гэхээр цэнхэр үг 3 байгаа. Тэгэхээр 3-1 3-2 улаан өнгөрсөн цаг улаан нар тэмдэглэстэй тэгээд 5 улаан 8 ногоо. За ингээд эндээсээ эхлээл уншаад эхэллээ. Яг нь эхний ээлжинд энэ пассив үзэхгүй аргачин. Тэгээд активаасаа эхлэхээр энэ фонын бүдгэрүүлсэн хэсгийг эхний ээлжинд үзээд хэрэггүй. Энэ нь болохоор цэвэр шинжлэх ухаан, академик тэгээд янз бүрийн мундаг сэтгүүлүүд дээр энэ үгнүүд гарч ирэх. Тэгээд гэрээ контракт амьдрал дээр бол ерөөсөө хэрэг болохгүй. Тийм учраас энэ ч ингээд энэ үлдсэн цагааныг үзэхдээ эхний ээлжинд бас 54 85-ыг орхичих. За тэгээд нэг ногоо 2 цэнхэр ингээд 3 боллоо. За ингээд энэ нийт одоо бүх ирээдүйн бүх зүйлийг нэг ногооноор ярьж болно. Одоо 81-ийн 1 гэдгээр цэнхэр энэ 2-оос илүү гарахгүй. Тэгээд 3 улаан ингээд нийт 6-ыг мэдж яхад бол ер нь өөрийгөө бүрэн таниулчих. За энийг гүйцэд сурыг гэвэл гүйцэд хэрэглэе гэвэл яг хуу энэ 6 чинь 10 болно. Ингээд 51 нь дотроо 3 задраад 81 нь 3 задраад. Тэгээд энэ одоо жишээ нь би тааж үзэж байгаа энэ сурах хүчийг ашиглаж байгаа тийм хүмүүс бол ер нь энэ 32 гэдгээс эхлүүл зүгээр. 32-оос эхлэхээр нөгөө юу асуулт хариулт өгөөсгөл нь их хялбар тодорхой бол. Тэрний дараа 31-ийг үзчихнэ. За тэгэл ингээд энэ хоёр байхад эхний ээлжинд хангалттай л та. Дараа нь ингээд 51-ийн 1 гээд өнгөрсөн цагт яаж тэр өгүүлбэрээ хэлэх үү? Тэгээд 81-ийн 1. Ерөнхийдөө ингээд 31 32 51-ийн 1 81-ийн 1. Энэ дөрөв байхад бол одоо юу гэх юм нэгдүгээр төвшин хангалттай болчихж байгаа. Тэгээд энүүгээр ер нь ямар ч үнэтэй юм ойлголцоод явчихна. за баярлалаа мэдрэгшаа. Та өөрөө хэлбэл энэ 50 надад бол 50-ийн үрд гэдэг энэ гарын авалгыг яаж аль одоо цагаас нь эхэлж үзүүл илүү та нарт дэвтэйхэн бэ гэдгийг энэ ном хэрэгжилж байгаа хүмүүс зөвлөлөө. Би энэ номын зарим хуудаснаас одоо танд жишээлбэл энд ингээд зөндөө олон хуудас байгаа шүү дээ. Тэгээ энэ хуудас болгон дээр одоо саяны хэлсэн зүйлүүдийг тэр олох хялбар арга нь юу вэ? Тэр кодоор нь олох юм уу? Эсвэл тэр 31-ийг яаж олох вэ? Энэ таны гарын авалган дээрээс 31 32 гэж хэлж байгааг яаж олох вэ? Ер нь бол энэ код олоход
Энэ чиглүүлэгч үгээ ашиглах. За зөв тэнд нэг өнөр байгаа юм байна. Чиглүүлэгч үг гэсэн нь. Тэгээд чиглүүлэгч энэ дээр байгаа өгнүүд гарч ирэх юм бол ерөөсөө бүгд юу яа. Тухайн кодод 31 гэж ойлгох. зөв зөв. Тэгээд энэ дээр Монгол үүлүүгийн төгсгөл нь дагдаг гэжээвэл бас 31. Зөв. Ингээ хоёр талаас нь тэр цагийг кодыг олж болох юм байна. Тэгэхээр энэ чиглүүлэгч өгнүүд нь энэ одоо Дэлгэмэл номны дэлгэмэл номон дотор энэ чинь нэг тал нь одоо нэг тал нь тэр чигтээ актив. Тэгэхээр ингээд хамандаа скотчтаж наачаад тэгээ ингээд харьцуулаад явж хахад бас зүгээр. Ялангуяа энэ ингээд за энэ нөгөө пассив болчихж. За тэгээд нөгөөх нь эхлээд пассива ерөөсөө үзээд хэрэггүй. Ингээд энэ актив явж хахад энд нөгөө чиглүүлэгч үг гэдээ байгаа. Тэр чиглүүлэгчийн доор энэ нөгөө түлхүүр үг гэдэг. Тэгэхээр энэ түлхүүр үгээ өдөр бүр гэж олоод харчих юм бол энэ чинь яг одоо энэ дээр өдөр бүр. Тэгэхээр өдөр бүр гэжээвэл ерөөс юу ч бодоод хэрэггүй автоматар 31. Яг одоо гэвэл ерөөс шууд 32 гэж болчих. Ингээд энэ гарын авалгаа тодорхой ашиглах ийм эхлэл чинь ингэж тавигдах нь байна тийм ээ. Багш таны энэ ер нь гарын авалгаа ашиглах тэгээд цаашдаа өгүүлбэр орчуулах юм хэлэхэд код хэрэгтэй. зөв. Хамгийн гол нь код. Багш энэ жижиг халаасны номыг нь яаж хэрэглэх вүлээ? Энэ чинь нөгөө юу байхгүй юу? Аягтай. Гармоо шиг. Энэ нөгөө юу нөт жишээ өгнөд. Жишээ өгүүлбэрүүд. Өгүүлбэрүүд. Ингээд асуулт хариулт өгөөсгөл тэгээд 5 жишээ байхаар нийт 15 болчихсон. Тэгээд нөгөө түрүү хэлдэг энэ дотор байгаа 10 хувилбар. Тэгээд 10 хувилбар үнэхээр 150 өгүүлбэр. Тэгээд пассив нь дахиад 150 ингээд 300 өгүүлбэр. Энийг ер нь цээжлээд явчихад энэ 300 өгүүлбэрийг цээжилсэн байхад нэлээд өөрөөр хэлбэл энэ 300 өгүүлбэрийг бид нар хэрвээ өөр англи хэлний сургалтаа байсан бол энийг юу гэж орчуулах уу гэд ингээд цагаа монгол хэлний цагуудаа гаргах гэд нэлээд хэцүү яриугтай байсан бол энэ таны кодын систем бол монгол хэлний цагуудыг ингээд шууд тодорхой болгочихж байгаа тийм. Энэ 300 өгүүлбэрүүд ямар утга санааг хэлж байгаа нь давхар орчуулгатай байгаа тийм багшаа. Ер нь эхний ээлжинд монгол өгүүлбэрийнхээ кодыг тавьж сурах хамгийн чухал. Тэгээд даг гэвэл 31, Ж байна гэвэл 32. Таны гарын авлагны тэр 3 дугаар нүүрэн дээр байгаа хаа. Энэ номыг ашиглах аргачлал гэдэг байгаа тийм. Заавар гэдэг. Тэр хэсэг дээр та нэг тодруулаад зөвлөгөө өгөөд хэдүүлээ ярилцлага өндөрлөө. Энэ сурах бичгийг ашиглах энэ тий. Энийг нэг та бас тодруулж хэлж өгөөч. Энэ би нөгөө гол нь хийх юм бол ерөөсөө нөгөө юу байгаа. Энэ нөгөө хүмүүс чинь юу код вэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр код бол энэ цэнхэр нь 3, улаан нь 5, 8 ногоо гэдэг. Тэгээ ингээд явчихад тэр тоогоо юунууд simple past continuous хялбар өнгөрсөн гэж ингэж үг хэлэхээр л бодлоод явчихсан. Тэгэхээр зөвхөн тоогоор ярихад энэ ч нөгөө математик машин эргэлдээд эхлэх байхгүй юу? За тэгээд нөгөө нэг хэлэх юм бол энэ нөгөө энэ дээр энэ нөгөө үйл үгийн дөрвийн бос хувилтаа 100 үлэг. Энийг ингээд энэ 100 үгийг бүгдийг цээжлэх хэрэгтэй. Цээжлэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгээд энэ одоо энэ хэсэг нь ингээд 3 хувирч байгаа, энэ 2 хувирч байгаа. Цэнхэр урдаа цэнхэр юм тоогийн цэнхэр ингээд өнгөөр тодруулчихсан нь 3 хувирч байгаа тийм. Тэгэхээр энэ 3 хувирч байгаа дотроос үг сонгоод жишээ бичээд байхад
энэ дээр нөгөө жишээний хуудснууд байж байгаа. Ингээд энэ асуулт, хариулт, өгөөсгөл, эргэлзээ ингээд энэ хитээс өөр өгүүлбэр байхгүй. Тэгэхээр яг ийм маягаар асуугаад, хариулаад, өгөөсгээд ингэчүүл нөгөө өдөр тутмын ярианда хэрэглэхгүй юунууд нь бүгд гараад ирж байгаа. Ярианы өгүүлбэрүүд болон бичгийн өгүүлбэрүүд гараад ирэх. Тэгээд энд нь актив гэж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ актива энэ нөгөө нэг ногоо, хоёр цэнхэр, гурван улаан гэдэг чинь юм. Тэгэхдээ энэ дээр эднүсийн үзэд хэрэггүй хний хэлжинд. Тэг хамгийн дээд 81, 51-ийн 1 гэдэг. За их баярлалаа багш. За та мөн одоо энэ таны 50-ийн үрд гарын авлагыг худалдан авч ашиглаж байгаа. Яг таны танхимын 5 өдрийн сургалтанд суугаагүй байгаа энэ 50-ийн үрд аргыг сонирхогч мөн суралцахыг хүсэж байгаа хүмүүстээ зориулаад энэ мэдээллийг ингээд дамжуулж байгаад нь их баярлалаа. Энэ одоо ингээд асуулт хариулт гэж шүү дээ. Тий. Дараагийнх нь болохоор зөвхөн асуултнууд. Тий. Тэгэхээр энэ чинь бүр амар болчихж байгаа. Ингээд хариулт, ингээд өгөөсгөл энэ хэдэн хүснэгтэй ингээд дуурайгаар бичээд байхад энэ яг хүн автомат ангид сууж яана гэсэн. За их баярлалаа багш. Таны Оксфорд клуб гэдэг фэйсбүүкийн пэйж дээр ер нь ямар мэдээ Оксфорд клуб дээр орчуулгууд байгаа. Орчуулга тэнд Монгол пассив гэж нэг зүйл байна. тэрийг тодруулж хэлсэн. Яригддаг. Маш тийм бодлон тарьдаг. Тийм эргэлзээ үүсгдэг тийм зүйл. Тэрний орчуулга. Мессенжер. За тэгээд спикимен дээр квизнүүд. За их баярлалаа багш. За